Дотоод хэргийн их сургуулийн харьяа ахлагч мэрэгжлийн боловсролын сургууль. Бидний алсын хараа. Монгол улсын аюулгүй байдлын салбарын анхдагч коллеж болно. Бидний эрхэм зорилго. Аюулгүй байдал хууль зүйн дотоод хэргийн салбарын хэрэгцээ шаардлагад нийцсэн мэдлэг, чадварын төв байх. Бидний зорилт. Шинэ үеийн хөгжлийн чиг хандлагад нийцсэн сургалтын хөтөлбөр. Багшийг тасралтгүй хөгжүүлэх замаар сургалтын чанар үр дүнг дээшлүүлнэ. Цагдаа дотоодын цэргийн албаны тэнхимийг хэрэгжүүлж буй сургалтын хөтөлбөрийн зорилго. Нийтийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэгтээ тэмцэх, урьдчилан сэргийлэх чиг үүргийг хэрэгжүүлэхэд хүний эрхийг дээдэлж, шударга ёсыг эрхэмлэн, ёс зүйтэй мэргэжсэн алба хаагчийг захиалагч байгууллагын хэрэгцээ, шаардлагад нийцсэн мэдлэг, чадвар, хандлагатай алба хаагчийг бэлтгэхэд оршино. Оюутан сурагч нарт бидний зүгээс эзэмшүүлэх ур чадвар. Төр, эргэн, хуулийн этгээдийн хуулиар олгогдсон эрх ашиг, сонирхол, аюулгүй байдлыг хангах, албадлаг хэрэглэх тактикийн ур чадвар, иргэдтэй харилцах харилцааны ур чадвар, сэтгэл зүйн бэлтгэлийг хангах. Бид оюутан сурагч нарт хандлага төлөвшүүлэхтэй. Төрийн тусгай алба хаагчийн сахилга бат, аюулгүй ажиллагааг чанад мөрдөх, багаар ажиллах, харилцааны соёл, мэргэжлийн ёс зүйг эрхэмлэх, хандлага төлөвшүүлэх. Ахлагч мэргэжлийн боловсролын сургууль нь цагдаа дотоодын цэргийн албаны тэнхим нь. Цагдаагийн ерөнхий газрын захиалгаар цагдаагийн офицер, тэргүүн ахлагч, сургагч ахлагч, цагдаа, дотоодын цэргийн хамгаалтын ажилтан бэлтгэх мэргэжлийн боловсролын болон мэргэжлийн сургалт, давтан сургах, мэргэжлийн төвшин ахиулах, мэргэшүүлэх, сургалтын үйл ажиллагааг батлагдсан хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу чадамжид суурилсан сургалтыг зохион байгуулж байна. 1. Цагдаа 1 жилийн мэргэжлийн боловсрол олгох сургалтад эсэгчдэд тавигдах шаардлага. Монгол улсын иргэн байх. Бүрэн дунд боловсралтай байх. Тусгай шаардлага. Эрэгтэй 18-аас 20 хүртэлх настай байх. Биеийн өндөр 165 см-ээс дээш байх. Элсэлтийн шалгалт. Эрүүл мэнд, бие бялдар, монгол хэл, эсээ бичлэг, сэтгэл зүйн сорилтод тэнцсэн байх. Ял шийтгүүлж байгаагүй байх. Дотоод хэргийн их сургуулийн аль нэг хөтөлбөрт суралцаж сахилга, ёс зүйн зөрчлөөр сургалтаас хасагдаагүй байх. 2. Цагдаа дотоодын цэргийн хамгаалтын ажилтан мэргэжлийн дамжаанд элсэн суралцагчид нь цагдаагийн ерөнхий газрын даргын 2023 оны А80 тушаалаар батлагдсан цагдаагийн байгууллагад ажиллахыг хүссэн иргэнд тавигдах шаардлага, шалгуур үзүүлэлтийг тооцох журам, дотоодын цэргийн командлагчин 2024 оны А01 тушаалаар батлагдсан дотоодын цэргийн байгууллагад ажиллахыг хүссэн иргэнд тавигдах шаардлага, шалгуур үзүүлэлтийг тооцох журмын дагуу төрийн албан хаагчийн нөөц бүрдүүлэх, төрийн жинхэнэ албан тушаалд тавигдах нийтлэг, тусгай шаардлагыг хангасан иргэнийг сонгон шалгаруулж авна. Эрдэмийн хамт олон бид нийгэмд шударга ёсыг тогтоох чин ирмэлзэл, төлөвшил бүхий иргэнийг бэлтгэх, аюулгүй байдал, хууль зүйн дотоод хэргийн салбарын мэдлэг оюуны төв байх эрхэм зорилгын төлөө чин сэтгэлээр зүтгэж байна. Монгол улсын төлөө зүтгэе.